Заюутай тэгэхээр хэдүүлээд beginning of the end буюу төгсгөлийн дараах эхлэлийн CS2-ын дараагийн мартар уулзаад бэлэн болжээ. Бичлэг хийсэн лайк болон subscribe занчсан ёсоор заавал дарах нь хууль. Харин одоо миний хэлж байгаа зүйлийг мэдж байгаа хүмүүс ч байгаа мэдээгүй хүмүүст нь хандаж үлгээд манай сайт маань өөр ингээм аппликейшн тавьсан байгаа. Тэгээд зөвхөн аппликейшн маань Android үйлдвэрлэлийн системтэй гар утсан дээр гарсан бөгөөд Play Store руу ороод зурагт ном гэж латинаар юм уу кириллээр бичээд хайхад аппликейшн маань гараад ирэх юм байгаа шүү. Тэгээ бүр амраарна гэж бодоод яг одоо description хэсэг дээр аппликейшн татдаг линкийг нь барьж уулжээ. Тэгээд манай Android үйлдвэрлэлийн системтэй сонсогчд маань description хэсэг дээр байрлуулсан холбоосоор ороод шууд аппликейшн татаарэ. Хэрвээ одоо манай iPhone барьдаг хүмүүс одоо мэдээж яах вэ? Manga.cg мэн зурагтномцыг.com зурагтномцыг сайт гэсэн холбоосоор ороод уншчихгүй юу? Өөр нь хэлээд байгаа юм байхгүй учраас шууд цуврал руу гарцгаая. Замрах хүртэр манай тест яачин бэлтгэл тулаан өвөөтөгийг хийж угаар дуснаа та. Тэндээс шууд үргэлжлүүл явцгаая. Тэгээ өвөн сүйт хэлэхдээ чи намайг дайнаваар команд гэж дуудаж үгээс үгээс сонсонгуудаа өвөө нь энэ дайнд оролцох юм байна гэдгийг манай тест чаа шууд мэдчихэж байгаа байхгүй юу? Нэмэлт шүүгдэл тэгээд охин хөхтэй заа миний хүү дайндаа яваа гэж шууд гаргачих. Эхлээд аав жирс зөвшөөрөл авах хэрэгтэй. Мөн чи өөрийн байр сууриа санаж явах ёстой. Багийнхан чинь хэн ч өдөрцөн бай. Энийг чинь өдөртлээ инээ тэрэ гэсэн гомдол мэдүүлэхгүй. Багийнхан чинь чамааг өөрийнхөө авч явах чадваргүй гэж үзэх юм бол чамааг шууд тэр багаас гаргана гэд ойлгосноо гэснээр хитэн нөхцөлийг нь хэлж өгдөг. Тэгээд дайны талбар хэдий орсон гэсэн өөрийнхөө бүхэл хүчөөлө 2 дугаар шатанда ер нь орохгүй байхыг зөвлөё. Учир нь чи бүрэн өдөрдөж сураагүй болохоор эрсдэлтэй алхам гэж бодож байна гэхэд тэс шигэн зарай нь гинтэлсэн болсон нь. Аль тэр багш наадад наадгай чин аль хэдийн хилчгсэн. Миний уусан харатан батасаа өөр гэсэн. Гэхдээ яг яагаад гэдгийг хэлээгүй. Саран сах хэрэггүй. Би хэдийн ашиглахгүй хичээн. Би одоо аав чирт явж уулзлаа. Ардаас нөгөө нуудаа та. Одооноос чи миний ач охин байхаа болсон. Миний үнэн чиний төлөө хийж байсан бүх хэл зүйл чиний яз жаргалын төлөө. Чиний сайн сайхны төлөө. Би чамд одооноос сэрэг шиг хандана. Миний үгсэн тушаал болгон генералч бай, юу ч бай. Энэ бүгд чиний биш, Декатийн твийн сайн сайхны төлөө. Тэгсэн тест чигээ хариулж шууд очиж өвөөгөө тэмэрснэ. Би ойлгож байгаа командлагч. Одооноос миний хийх үйлдэл болгон өөрийнхөө биш улсыг хэрхэн төлөө байх болно гэж хэлсэн дээр юу өгдөг. Одоо мэдээч энээс нь л гол нь өвөө айгаад байгаа байхгүй өөрийгөө золиослоод эдэрхий сайхан хүн болохоор чинь тийм ээ сайхан сэтгэлтэй. Юутаж вэри явгыг нэг зүйлээр явж байгаагаар үргэлжлэх бөгөөд нэгэн өрөөрөө яваад ордог. Өнөөх хөрөнд нь нэгэн совлогч болтой бүсгүй манай хүнд түүний биеийн байдлаа ер нь тохиромжтой байгаа. Сүртэй зүйл болоогүй гэснээр манай хүнийг үлдээдэг. Сайн уу хуучны янда. Би сая тест яг дэнд явахыг зөвшөөрчихлээ. Чи өндөө хэрэгэлцэн гэдэгт би итгэлтэй байна. Ясны ганцаараа инегээд байдаг. Одоо солиорж байгаа юм шиг үстэй. Солиорхон явах уу? Одоо энэ хэвдэж байгаа хүн нь Синти Куцкай захирал юм бэлээ. За ямартаа жинийх нь уушран цагаа цаана таалагчих болохоор одоохон зүгээр хэлэхгүй өнгөрье. Өнтөртэй тэргүүтэй энд ойролцгол юм чинь. Хэлэхдээ өдөрлөг доор байх хэрэгтэй гэж утсан юм. Гэхдээ л Синти энэ бүгдийг хийхэд зүг. Би одоо хийж байгаа зүйлээс болдох гэж хаан суудаа тавьж өгсөн. Тэгтэл би одоо илүү тамцаар хүрээтэй зүйл хийж. Сэтгэл зүй би балдар оюун санааны хувь тохиромжтой байлгахын тулд намайг асар давхар яндаг. Би энэ дайныг өдөрдөж байгаа болохоор бүх сэлэм бүлэгмийн өдөрдөгч миний тушаал доор байгаа. Цэцэрлэгтэй тайван сууж аж охиноо өсөж том болгохыг харахыг хүссэн би өрөвдөлтэй байна. Өөрийнхөө аж охиныг дайн руу явуулах ямар гэжин харгас тоглоом бэ. Альжо, Мариэл, Плей, Фрэнсиал. Тэднэр туслахын тулд чад бүхнээ хийж байна. Аль дээр намайг 3 холбоотны цэргийн хүчний удирдагчаас томилсон болохоор тэд миний тушаалыг дагдаг. Вэрийн өгөн чинь одоо Декатийн твийг тэрчигтэн удирдах байгаа юм байна лээ. Синти. Би алидийн ихнэрээс удаан амьдарчихсан. Би өөр хүүхдүүдээсээ ач охиноосоо илүү удаан амьдармааргүй байна. Тэсэж гарч чадахгүй байх. Бас би жамаас уушлалгүй чадаагүй. Надад нэг л би санагдаад байсан. Чи мэдж байсан мэт. Аль дээр эзэн чиний хараалыг бүрэн арилгаагүй гэдгийг. Чи Виретра болон Алкиоригийн талаар мэдээлэл хэлбэл өөхөх магадaltaй гэдгийг мэдж байсан. Надад ч бас мэдэгдсэн. Би гихтэй чамайг зогсоогоогүй.
Андаа даваа талдаа болгоон тулд би чамайг ийм байдалд оруулчихлаа. Би үүнийг хизээч уучлахгүй. Би ийм зүйл болгох ёсгүйсэн. Хамтдаа тэгэж их зүйл туусны дараа тхийг ёсгүйсэн. Чамайг тагнуул гээд ад үтсэн хүмүүс байсан байж магадгүй. Гэхдээ хизээч тийггүй чи би мэдж байна. Чи манай хүмүүс тулахын тулд өөрийн хүмүүсийн эсрэг боссон. Чи тийм сонголт хийснээр энд байгаа бүх хүнээс хамгийн хүчтэй гэдгийг мэдэгдэж байна. Удахгүй жинхэнэ дайныг хэлэх гэж байгаа. Би хэсэгтээ энэ дэр чадахгүй найз минь. Энэ дайн дуусны дараа би чамайг хэвийн байдал чинь оруулахын тулд юу ч хамаагүй хийнэ гэдгийг амлаж байна. Тэр хүртэл сайн удаанд. Зөрлөн солиодоход хэсэг хүмүүс дайны талбар дээр байдаг бөгөөд өдрөдөгч болгоомжтой байгаарай. Чи битэн тавианд явж байгаа өгсөх хөл өвч намайг аль штэ. Гэсэн тэр нь тайлс явж таардаг. Би чиний өгцөг хитэн удаа аварснаа тоолох юм уу? Энэ хуулгаас чи артуурын ардур бандтай юм хом яриад алчгнаад. За энэ ч яах. Тэр бас барахгүй маргаана хийглэл хэрэггүй гээд энэ гурав нь одоо яах вэ? Шинэ үеийн залуу одод юм шиг байгаа. Ерөнхийдөө тулааны урлаг тэр байгаа байлыг нь харахад ялдчгүй аюултай хүчрхөө гэдэг нь анзаарагданаа. Манай дэг энэ урдгал зөвлөлөө байж байгаах нь гэнтэл гинтийн харалд ордордог бөгөөд хийсч байгаа байдлыг гартаа аван стандарт. Би тэднийг гаргалж байгаагаар чи гинтийн таралт хийгээрэй гэдэг энэ хоёр мөн төлөвлөгөөнийхөө дагуу манай тэс урд нь байсан нөгөө зэргүүдийг чинь өөрийнхөө ургамлаараа барьж байхад стандарт гэх нөхөр ардаас нь хүчтэй таралтыг илгэн инээдэг нь зохицуулж чаддаг. Даруус гэх нөхөр нь чи дахиад шин шивчэг хэлээ юу гэхээр энэ стандарт гэх нөхөр нь шидтэй юм байна. Тийм ээ. Тэрэлтэн жаахан өвдтгэлтэй. Зөвхөн манай хэд мөн өөртөөхөө дайцуудаа зохицуулахын учраас цааш явж хоолндоо орё гэхэд Тарус гэдэг нөхөр нь тэгс шатар хурж ирснэ. Бидний хайртай өргөл талархаж явдаг гүнж бидний өдөрдөгч баш таарсан. Буюу одоо энэ багийг ахалж явж байгаа хүн нь манай тэсч бөгөөд энэ хэдэн яг ахлагчийн бэлдээж хоол инээ дээрээ зохицуулаад өгөж ойлгоод байгаа юм байна лээ. Тэгэхгүй тэгээд хөөрхий тайны үеэр чинь ямар л олигтой хоол олдоо гэж нэг хэдэн аг шаамлал өгдөг юм байх өө чаавас. Тэгээ энэ багт нь үтэнхийг нь хитэ өгдөөдөө яг хоорондоо мармар гисээр цаашаа өөрийнхөө байрлаж байгаа штаб дээр хурж ирдэг бөгөөд бүгд усанд орцгоо гэж манай тэс ядуушаалаа өгнө. Тэс ямар ч усанд ороо гараад ирэхдээ нөгөө гурван манай хүний хүлээж идэг бөгөөд бид 3 цагийн дотор их сайжирсан. Ингээд бодож явахт нь ардаас нь тэс яг гисээр хээлэн гих нөхөр хурд ирдэг. Та нарыг харах сайхан байна. Багийнхаа та нарыг ихэр эврийхэн хилэн доордын Векер. За одоо ингэснээр манай ихэр эврүү төрлөл энэ дайнд нь гар бие оролцож байгаа бөгөөд багаараа хамтарч ажиллаж байгаа юм байна лээ. Тэгэхнээс нь манай хідийн таньдаг хүн болго ялангуяа миний хамгийн хайртай өдөр Жасмин цаана харагдана. Одоо үгүй цуурлыг эхнээс нь үдсэн хүмүүс нь намайг Жасмин хэр сайн гэдэг сайн энэ жааш дуртай гэдгийг мэддэг байлгүй дээ хөөх юм чи. Ихэр эрүүдийг хідийн танилцуулж дуусаад энэ хэдэн өөртөө танилцуулгаар болгоод Дарус гэдэг далжсэн нөхөржин нөгөө том цээжтэй манай эгчдэр очингуудаа хамгийн царайлаг инээ тариа хийгээд өөрийгөө Дарус Клэрэл гэр бүрлийн хамгийн царайлаг дөрөвдөхөө гэж танилцуулнаа. Одоо энэ чинь ерөнхийдөө бүгд язгуурт юм байна лээ. Манай тест шиг хүртэл тэр жоохон бие тоосон. Ихтэй явах. Бие тоох шалтгаантай л да. Дарус манай өдрөдөөх тулаанд хариулт үзүүлэх тал дээр суу тухаантан байсан. Хажууд нөгөө охин нь болохоор Рэдэ гэр бүл гэх бас л дажгүй нэр хүнтэй язгууртай угсааны охин юм байх уу чаваас. Клэрэл гэр бүлийнхэн сүгэр тулдгаар алдартай бол Рэдэ гэр бүлийнхэн өөрсдийн онцгой биелийн арга барилаар алдартай байсан. Буюу энэ охиных нь ерөнхий хийдэг арга барил нь гараартай гардан тулаандаа жоохон ийтгэвтэй тиймэрхүү охин байгаа байхгүй юу. Тэдний гэр бүл хүүтэй болж чадаагүй болохоор энэ нь Карьяд хамааралтай билээ. Дарусыг шар шатны хөрөнгөт нь аав нь түүнийг шууд дайн руу хөөж явуулсан. Калара бүх хил амьдралынхаа дууш эрэгтэй хүн шиг амьдрсныхаа дараа хуучинсаг эцэгхэн түүнийг гэрээсээ хөөсөн. Тэр хоёр янзын хөршөө. Дарус бүдүүлэг аж тайчсан тэр хоёр их зөвлөлд анхаардаг байсан. Тэр нөхөдтэй айлгуудын болон багийнхаа найзуудаа санаа тавих. Калера Рэдэ Дарус шиг зэрэг гэхдээ тийм хүнд нөхцөлд оссон гэхэд их хэрэг сэтэлгээтэй цоглог өгөх. Тэр бас энэ багийг нэгтгэдэг голдгоо. Тэгэл энэ Дарус Калери хоёр нь байнгын хоорондоо ноцолдож хэрэлдэж уралддаг бөгөөд үүнийг нь Артур Тэсэр хоёртой жоохон төстэй юм да гэж Жасмин хэлчихдэг. Тэгсэн дээр Тэсшигийн ичнэ ойлгомжтой яг үнтэй Тэсши өөр нь ичээд байх шаардлага байхгүй. Яг энэ Артур хулгайч чинь Жасмин ичтэйгээл янз бүр болох байсан байхгүй юу гэж би боддгийг.
Зарим тэр цаана үсэн стандарт гэх нөхөр нь болохоор өөрийнхөө артефактыг нэг буу бүтээсэн бөгөөд энэ бууга Гедионы доор бүтээсэн юм билээ. Тэгээ Гедион гэдэг хүн чинь энэ хүүг одоо Вэрион өвгөн танилцуулсны дараагаар энэ хүүхэд өрн дайнд оролцох эрхийг авсан юм байхгүй юу? Тэр үед бараан шаргал шаттай гал болон салхины хоёр элементтэй сайн зохицдог шийдтэн байсан. Тэр гэхдээ өөрийнхөө мананы төвд таарах энгийн хэмжээтэй манаг төвдөө хадгалах тал дээр дутагталтай байсан. Тэгсэн ч гэсэн стандарт аватар хүч үнийг нөхөж чаддаг бай. Стандарт чинь мэдээж хоёр элемент ашиглаж чаддаг гэхээр аватар гэсэн үг. Тэгэхээр чи ямар өндөр мананы мэдрэмжтэй хүүвэ гэдгийг нь харж болно. Мана баг энд байрласан хамгийн залуу баг. Улсынхан төлөө данжинд өдөр болгон тулалдах нь миний бахархлыг их төрүүлдэг бай. Бид өөрсдөө авч явж чадгаас гадна энд байгаа салаанууд ч бас сайн байсан. Тийм болохоор тэднийг харсандаа их баяртай байсан. Надад гэхдээ тэд яагаад энэ дээр сансран санагдаж байлаа. За тэг ихэрүүд нь яг ер нь ямар хэрэгээс энэ чинь ирсэн бэ гэхтэн бид дөнгөж сая хэрмээс босож ирсэн. Хэрэмд хөмтгөн байхад бидний хайгуулын ажил дуслуулахаар болсон. Тийм болохоор та нар ирээдүйд гарч болох зүйл битгэлтэй байсан чинь дээр байх шүү. Тэг тийм бахаа. Тэгэхээр дайны үед талчгаал инээлж өхөрлөдөө талчганаад байсан. Тэгэхээр ихэрүүд нь дайны турш хэрэмдээр 4 сарын хугацаанд байрсан бөгөөд хэрэмдээр маш олон асуудал болсон ба хамгийн том асуудал нь шийдтэн гэхээсээ илүү араатнууд байсан байдаг. Тэгээ яагаад араатнууд нь лайвлаад байгаа вэ гэхээр араатнууд нь хоорондоо мутааслагдаад эс төвчний нэлийн хүчрхэг болчихсон бөгөөд удирдлагууд нь ихэр ирүүдийг ийшээ томлон манай эдтэй хамтраа тэр эс төвчний араатнуудыг хэрэмд хүрэхээс өмнө зохицуулах даалгавраар хийрсэн юм байна лээ. Алкаригийн удирдлагад байгаа ихэнх мутааслагдсан мананы араатнууд данжины эзэд. Одоо бүр эзэд нь байх нь шүү дээ. Тэр мутааслагдсан араатнуудын энергиэр төвний доор захирагдаж байгаа араатнуудын хэдэн мянган мангасыг удирдах байгаа. Энэ мутаадлагдсан араатнууд байгаа цагт тэдний төрлийн бусад араатан эздэд дагсаар л байх болно. Алкария хэрэм рүү дайрах хэдэн мянган мананы араатанд цуглуулгаас өмнө олон сал тэр мотонуудыг алхахаар данжинуудын гүн рүү орохоор явсан. Манай баг туваарлагдсан данжийн эс төвшний араатных. Тэнд ялалт байгуулах нь дайнд маш чухал үүрэг гүйцэтгэв. Хэлий. Надад хэрэм болж байгаа долларын талаар илүү дэлгэрэнгүй хэлээд өгөөч. Хөөе. Гүнж гоо. Хэрэмдэх туллаа чиний шөнө унтахаас өмнө асрагчаа уншуулдаг үлгэр чинь биш цаа юу? Энэ бол дай. Хоёр талын хүмүүс өвхөж байна. Азтай байв ш тий. Тэс чи өндөр хариулах та. Адам. Би дайнд юу болохыг мэдэж байна. Би энд байгаагаа мананы мангасаг ялбал манай баг дайны талбар руу явах болохоор бэлгэлтэй байх зүгээс би үүнийг асууж байна. Гэхдээ яалтчгүй ингэж уурлах нь ойлгомжтой л да. Манай тэсэ чи ерөн л үсчээ, сайхан сэтгэлээрээ хүн болгон туслын инээдэрээ дайсныг дарыг амби үл хайх нь гээд байгаад нь одоо төрөгтөн занд нь уурлах нь ойлгомжтой. Яг ямар ч хажуудаас нь хэрүүлгэн зогсохын тулд за майхнаа барьцгаая хэдүүлийн энэ ч дөнгөж ирчгээд дэжүү те. Гэстээр өнөөх Адамыг нь цаашаа дагуулсан явдаг. Ард нь үлдсэн хээрэм хэлэхтэй. Та нар энд мананы араатантай тулдаж байна. Алкариагийн айрам эндих мананы араатнуудаас хамаагүй амар. Та нарын тололдож байгаа амьтад амьд үлдэхийн тулд тэмцэлдэж байна. Тэд алах гэж л тололдог. Энэ харин ч тодорхой хэмжээгээр өршөөл гэж бодож байна. Тэгээ энэхүү дайны явцад нь мэдээж хоёр тал хоорондоо мэдээлэл солилцох зүйлүүд маш их болж байгаа. Тиймээс чадваргүй одоо жишээгээр энэ хэд маань очоод үнэхээр тэр эс зэрэглийн мангаст нь баригдчих юм бол барьцаалагдаж маш их байцаалтыг авч шахуулж тамлуулах учраас ер нь хүчмуутай гэхээс илүү хүчрэг хүмүүсийг тэр дайнд нь оролцуулахыг аль болох чармааж агаад тэр эс төвчний мангасуудтай. Тэгээ яг энэ дээг хоорондоо ярьж явахт нь гаднаас нь нэгэн өвчтөн орж ирснээр шууд л эмнэлгийн өрөөнд дуудагтана. Манай хүн нөөнөө хэмжлэгдэж байсан газарт нь очоод гүнжүүдээ. Юу болоо? Шархацсан юм уу? Мэдээж манай хүн шархтаагүй гол зорилго нь яг юу байсан бэ гэхээр саяны шархсан зэрэгээс мэдээлэл авахын тулд. Намаа тэжээг дагаж ирсэн гин ихэрүүдийн нэг нь хүртэл хэрэмд байгаа багийн ахлагч руугаа мэдээлэл илгээхийн тулд хүртэл энэ залуу дээр хурж ирсэн юм байлээ. Нэгтээ энэ залуу нь ерөөсөө хэд хоногтой босгүй байхаа гэж өнөөх улаан үстэй залуу нь хэлдэг бөгөөд яг юу болсон юм бэ гэхэд шингэний дутагдал маш их ядарсан байна. Тэр хэд хоног юу ч идэж байгаагүй бол та. Хөөлийнх нь байгаа байдлыг харахад зогсолтгүй үүссэн юм шиг байна. Гол асуулт бол юунаас вэ гэдэг л байна. Тэгээ энэдэг ярьж явахад нөгөө залуу шин гинтэл сэргэлэнгүүтээ би яг хэр удаан ухаалцсан бэ? Энэ тэрэг нэг сандарсан өнгөстэй хэлэхтэн. Сэр, тавшир.
Чи 10 минут болох шиг боллоо. Ямар ч тач нөгөө залууд нь усуугүй өдөө саяны болсон бүгдийг ингээд тайлбарлаад өгөөч. Би чамайг дөнгөж ирснийг чи мэдэж байна. Ягдээ бидэнд хэлэх хэрэгтэй. Багийнхан чинь яг хаана байгаа юм? Тэд бүгд төгссөн. Би ганцаар амьд гарч чадсан. Би багийнхантайгаа мод болцсон болохоор хойно нь үлдсэн. Тэд нэр ёсныхан дараа би буруутай юм шиг санагдаад араас нь шууд л дагахад хэдийн өгчихсэн байсан. Тэгэл хэдийн колониудын гинтийн дарилтанд орчихсон байсан ба. Тэр колониудыг дээр байдгаас хамаагүй аюултай байсан. Тэд лавдаг зуугаар. Зарим нь бүр гартаа хүмүүсийн хийсэн зэвцэгтэй байна лээ. Би язтай байсан. Шилжилтийн хаалга гарахаас өмнө надад олон хоног нуугдах хэрэг гарсан. Хаалга идэвхжүүлж байхад колониуд устгах эрсдэлтэй байсан болохоор би гүгээд хүрээд ирлээ. Шилжилтийн хаалга гаргана гэдгээр арай тэдний ард маш том хаалга байлаа. Надад тэд хаалганы цаадах юмыг хамгаалуулж байгаа юм шиг санагдсан. Бид олсон гэж бодож байна уянтаа. Бид эс төвшний мутануудын үрийг олсон. Хэдэн минутын дараа дорогийн хоол агуугаар дүүрэн цураатаж тэд хайх устдад мэдэгдэл хэллээ. Агууд байсан хэдэн 100 зэрэг тулаанд болдож эхэлсэн. Бид энд байх 3 сарын хугацаанд би сайн байсан. Гэхдээ энэ бол мутантуудын эсрэг тулдах жинхэнэ тулаан. Кайри Дарус 2 сандарч байгаа нь хэлдэг. Харин Тэсшигийн хувьд бол тэр хамгийн бага. Тэгсэн хэрнээ их тайван өөртөө итгэлтэй харагдаж. Ухаанаар стандарт. Тэр чам шиг хүнийг таахгүй. Тэр тэглэж Артур гэдэг залуу таартай. Тэр хаалгаар нэвтэрсний дараа гарч ирэх юмны хажууд бидний тулалцсан аратууд бол юу ч биш. Зөвхөн стандарт ч манай Тэсч чад сайн юм байна лээ чаавас. Чаавас гэж хөөх юм дээ. Надад 2-5 баг хүчтэй 8 хүчтэй шившлэг байна. Би дахиад 5 баг хүчтэй 2 хүчтэй шившлэг хийснээр дээр гэж бодож байна. Арай хөнгөн шурмаар. Мэдээж одоо энэ тухай хүмүүсийн хамгийн гол зорилго нь ээлж төвшний мутантуудыг хэрэм рүү очуулахгүй байхын тулд урьдчилж устгах ёстой гэж сая ихэр өгрөд хэлсэн шүү дээ. Тиймээс л бүгдийнх нь зорилго нь одоо ээлж төвшний маананы араатнуудыг устгах. Тэр гүнсэлээ. Намайг сонс. Тэднийг ирэхэд бэлтгэлээ байгаарай. Нөгөө талд хэд хэдэн маананы араатан байхгүй гэж хэлж байна. Тэсша гимбаг тэргүй үгнэд гарсан байдаг ба Тэсша багийнхантай урам зориг өгөхийн тулд хэдүүлээ эндээс цаавал тамд гараад амттай хоол идэн шүү гэдэг. Тэргүй үгнэ. Бүгд дайрцгаа. Ястэр бүгд л дайрснаар дайны талбар дээр хэдийн очдог бөгөөд дайн хитий хорстмол байдалд оржээ. Энэ тентгүү сул дорой гимээр хөөрхий шинхэн зэргүүд маань тэнцэн амиа алдаж байдаг бөгөөд манай хэд арай хийж тэдэртээ энэ тэнцүүгэн толдож байдаг. Стандарт зүүн талд чинь. Стандарт тестнийг буудаж урдаа байсан игнийг зайлуулахад ард нь байсан хийдрүү нь манай гардан тулааны охин болог галиара дайрдаг. Энд баг зэрэг тусч хэрэгтэй байна. Гэж урдлын интнээнд нь Дарвусыг дууднаа. Дарвус хүртэл тэнцэн очиж тулалдаг бөгөө Тэсши болон Стандарт 2 араас нь дэмжлэг үзүүлэх маягтайгаар дундуур нь Тэсшиас шүүлжиж өгнө. Тэгээ яалтчгүй энэ хэд нь хоорондоо маргалтаантай байдаг ч гэсэн яг дарин тал дээр жинхэнэ багаар ажиллаж байгаа нь харагдана. Дарвус тэднийг хурдхан шиг бүслэх хэрэгтэй. Гүйцэтгэе. Гиснэ Тэсшиг голдоо байсан хитэн зэргүүдийг барьж хогоор гадууран дараавсан өөрхөн галын элементээр тэднийг голдоо хийж хоёр талаас нь шахалтанд оруулж явгал зурглаар харагдаж байгаачлан ийм зүйл болсноор голдоо байгаа бүх ил зүйлсийг ямар тач зохицуулж чаднаа. Арай гэж ямсгай авах дээр болоод өнөөг ахалж явж байгаа улаан үст чинь Стандарт хандан зам гаргаж хідэн араатныг зохицуулснаар дарж авч чаднаа. Эдгэгч нар тоогоо өргөцгөө. Чадгаар байв шаргасан цэргүүдийг аль болох хэмжил тулдаж чадахгүй цэргүүд буцаж явсан тэр. Цэргүүд. Мананы араатны айрам бид нар л гинтийн даралт хийсэн ч гэсэн бид гайхалтайгаар яллаа. Бид өргөдөл өмөрчлөх болно. Хамтрагчдынхан үхлийг хий димийг идсэж өнгөрүүлж болохгүй шүү. Энэ зарим нэг хүнд ялалт байх үлээд. Хин нэгний өхөөл зүгээр нэг тооноос илүү хүн дээр тусдаг. Бид өөрөнд нь хүрээгүй байхад аль хэдийн 10 хүн хүчглээ. Өнөөдөр
Дахиад хэдэн хүн нэмж өгөх бол. Манайхад ямартаа цаашаа өргөдүүлж явахар болно. Багийнх нь болохоор хідүүлээ үнэхээр чадлаа энэ тарагаа ярьхан тестчаа. Гэхдээ л би энэ маягаар түүнийг хизээж гүйцэж чадахгүй гэхэд түүнийг гинэ. Чи яриа нөгөө байнга л яриадаг Артур хэлээд байгаа юм шиг үстэй. Дахиад л тэр биш шүү. Чи түүнийг ямар ч өөсөвгүй сарайлаг хүнээс гарамгүй их хүчтэй гэж тодорхойлох юм. Чи хэдрүүлэхтэй ярьж байгаа үст. Гинэ. Одоо манай Артурыг одоо юу гэж байгаа юм болоо те бэ? Аль вэ те? Артур чиний хүсдэг бүх юм байгаа болохоор чи даргаад байгаа үстэй. Артур их сургуультай ялдартай байсан шүү. Тэгээ бүр царайлаг гэж муу орк саяны хийсэн үгээ буцааж ав. Түүнтэй анх уулзгаад тэр жаахан амар санагдчих үлээ. Чамаг гэрээц суугтаж боолын амжилт баригдгаас чинь аварсан гэв үстэй. Тийм ээ. Үүнийг хэлгээд би түүнийг сайн санаагаар бийж харин цаанаа юм сэдсэн болоод л тэгж байна гэж бодсон. Тэгсэн Дарус гэдэг нөхөр нь болохоор ер нь Артурыг заа болооч тий. Тэр чамайг Гизари сургуульд дайралт болчиход байхад хүртэл минди чинь мэдхгүйгээр өөр нэг тийшээ чамайг хаяад яваад өгөө үстэй. Үгүй тэр яарч байсан болохоор манай өвгөөс миний биеийн байдлыг алавсан. За болооч тий. Тэгэхэд бас нууцаар бэлтгэл ихээр явсан. Лавтаг дайнаас л зүхтаасан баг. Яа энэ хулгайч бүр. Одоо удахгүй дайн дээр ирнэ манай Артур нэг 2 жилийн дараа хүрээд ирэхт нь одоо энэ Дарусын жинхэнэ амруу салавч хийх юм байгаа юм л та. Тэрс юм мэдээж өвгөө зүгээр хараад байх уу өөрийнхөө одоо хайртай залууг өмөрх нь ойлгомжтой шүү дээ. Артур зарим талаар хинэхгүй байдлахгүй байдаг ч гэсэн тэр айсанд зүгтах хүн бол яагаад ч биш ээ. Тэр хайртай хүмүүсээ хамгаалах маш их хүмүүстэй байдаг хүн. Тэр яасан зүгтахгүй гэдэн. Зас. Тийм болгүй. Стандарт хүртэл арайч тэр тийм хүчтэй биш үсттэй. Тэр тийм их хүчтэй. Одоо ялцчгүй манай Артурыг Тесигийн ярианаас сонсоод байхаар нэг үлгэр домгийн амтэн шигээл одоо төсөөлөд байгаа юм шиг байгаа. Гэтэ ялцчгүй үлгэр домгийн амтэн л та арай л хүчтэй тийм ээ. Зөөгдөж манай хэд маань өргөжлүүлж багаараа явсаар нэгэн хаалганы өмнө тулдаг бөгөөд энэ хаалга нь учир битүүллэг ба ялцчгүй яг мейн боёо үндсэн хаалганд байж магадгүй гэж бодоод бүгд л бэлэн байдалтай орон хэсэг зэргүүдийг хаалгыг онгойлгох гээд ийм дүр зураг харагддаг. Яг юунд нь гайхсан бүгд л хоошоогоо жаахан айхан гоёстай байхад Тесиа урд нь гарч очиод харахад Артур байха ажамоо. Зайн хүрээ дээр унтахын партиг тусгаж байна. Тэс арай л гоё хэсгээр нь тусглаа. Тэрийг би мэдчихэж байгаа болохоор гимсэндээ та энд нэг боломж олгоё. Хэрвээ энэ бичлэг 10,000 лайк хүрэх юм бол дараагийн партигийн шууд оруулна. 10,000 лайк. Яг л үхээр одоо манай цагийн одоо энэ зурлаг үзэж байгаа 20-30,000 тогтмол үзэгчтэй тэрээд ямар 3-1 нь 2-1 нь яаж яагаад лайкаа дарчаад л 10,000 лайкч одоо юу хүн байх вэ тийм үстэй. Эсвэл таад маань манга сегмент зурагт ном цэг.com зурагт ном цэг сайт юм уу зурагт ном аппликейшнаас 171-р чаптраас нь өргөлүүлж унших юм бол яг эндээс нь цаатлын партиг нь одоо унших боломжтой болж байгаа шүү. За тэгээ энэ үргэлжлэн үзсэн үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. 10,000